TDB Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн хамтран ажиллаж байгаа бүхэн маш их баярлалаа. За тэгэхээр цогоо энэ хэсэг дээр хоёлаа ямар мэдээлэл эхлээд өгөх вэ? Эхлээд хөрөнгө оруулалтын сан буюу ер нь мэрэгжлийн хөрөнгө оруулагчид гэж юу гэлт юм бэ? Энэ одоо яг ямар үйл ажиллагаа яаж явуулдаг юм те? Эргээд хөрөнгө оруулагчдыг яаж хамгаалж идгийг бүтцсэн байна гэдэг талаас яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа дэлгэцэн дээр харъя. За шууд мэдээлэлд оръё те. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сан гэдэг ерөнхий тодорхойлт гэж бол байгаа байлгүй. Тий. Ер нь тодорхойлтыг хэлж өгөөч, би бас сайн мэдэхгүй байна. За хөрөнгө оруулалтын сан гэдэг маань бол мэдээж нөгөө зорилго нь юу вэ гэхээр олон нийтээс буюу за эсвэл одоо тодорхой бас ийм одоо санхүүгийн хувьд одоо бие даасан чинэлэг хүмүүсээс одоо хөрөнгө оруулалт татаад за тэрийгээ бол яг ихлээр мэрэгжлийн байдлаар ингэж зохион байгуулалттай хөрөнгө оруулалт хийгээд урт хугацаанд удирдах хөрөнгө оруулалтыг өсгөх ийм зорилготой ийм байгууллага гэж ерөнхийдөө ойлгож болно. За тэгэхээр хамгийн ихний бидний одоо мэдүүлэл зохих зүйл нь юу гэхээр хөрөнгө оруулалтын одоо сан гэдэг маань засаглалын хувьд буюу нөгөө одоо удирдах байгаа хэлбэр нь яг ямар бүтцтэй байдгийг за үйл ажиллагаа нь өөрөө яг яаж ингээд засаглалын хувьд тогтдог юм бэ гэдгийг харуулах зүгээр. За тэгэхээр хөрөнгө оруулалтын сан өөрөө хаанаас эхэлдэг вэ гэхээр хамгийн ихэнд бол тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно. Энэ бол ерөнхийдөө төрөөс яг ихлээр тодорхой шаардлагыг хангаад зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. За энэ зөвшөөрлийг хаанаас өгдөг вэ гэхээр санхүүгийн зохицуулах хорооноос өгдөг. За тэгэхээр ер нь бол санхүүгийн зохицуулах хороо маань бол зорилго нь за мэдээж нөгөө хөрөнгөний зах зээл хөгжинө гэдэг бол эдийн засаг болно. За нийгэмд бол эерэг бас ийм нөлөөллүүдийг авчрах одоо ийм зүйлүүд бол маш их байдаг. За эдийн засаг талаас бол яг ихлээр байгууллагууд илүү олон талаас одоо хөрөнгө оруулалтаа татах. За ингэснээр бол яг ихлээр нөгөө үйл ажиллагаагаа тэлэх ийм боломж гарч ирнэ. За нийгэм гэдэг талаас харах юм бол бас мэдээж нөгөө одоо хөрөнгө оруулалтын сангууд маань сүүлийн үед бол одоо ESG буюу одоо гадаад орчин нийгэм за тэгээ засаглал гэдэг те энэ хүрээндээ бол сайн байгаа компаниудад одоо хөрөнгө оруулалт хийхтэй тэдний хувьд одоо нийгэмдээ одоо хэр эерэг үр дүн үзүүлж ийн ямар одоо байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлж ийн гэх мэтлэн зүйлүүдийг энэ харж бас хөрөнгө оруулалт хийдэг юм холбирууд байдаг. Тэгэхээр эргээд явах гэхээр энэ маань одоо нөлөөлж идэг. За тэгвэл санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авснараа санхүүгийн зохицуулах хороо эргээд хөрөнгө оруулалтын санд бол хяналт тавьж идэг. За яг л банктай адилхан гэсэн үг. Банкнд төв банкнаас одоо банк өөрөө үйл ажиллагааны зөвшөөрлийг аваад тэгээ эргээд төв банк нь хяналтаа тавиад ингээд банкны систем өөрөө харьцангуй мэрэгтэл багтай үйл ажиллагаагаа ингээд явдаг тийм яг тэрнтэй адилхан гэж ойлгож байна. За тэгвэл дараагийн үе нь бол яг ихлээр нөгөө мэрэгжлийн хөрөнгө удирдлага буюу хөрөнгийг яаж одоо мэрэгжлийн удирдах вэ гэдэг зүйлээс эхэлнэ. За энэний хүрээнд бол яг ихээр за манай бол TDB Asset Management гэдэг энийг бол хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж нэрлэдэг. За энэ хөрөнгө оруулалтын менежментийн компани бол яг ихлээр доороо ялгаатай сангуудыг байгуулж идэг. За сангийн одоо ямар хэлбэртэй байгаас хамаарат нөгөө эрсдэл өгөөж нь ялгаатай байдгаа гэж ойлгох хэрэгтэй. За жишээ нь мэдээж нөгөө одоо хөрөнгө оруулалтын сан ингээд бид нар харах юм бол үндсэн нэг хоёр хэлбэрт хуваажуулна. Олон нийт рүү чиглэсэн. За эсвэл ийм чинээлэг санхүүгийн илүү мэдлэг боловсролтой хүмүүс рүү чиглэсэн гэдэг. За ийм одоо санхүүгийн мэдлэг боловсролтой хүмүүс рүү чиглэсэн сан дээр бол эрсдэл багтаагаас эхлээд маш өндөр эрсдэлтэй ийм одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг санал болгож болдог. Олон нийт рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын дээр бол харьцангуй ерөөхдөө эрсдэл одоо бага юм уу дунд түвшин за өгөөч тэрийгээ дагаад явах ихлээр бага юм уу дунд түвшинд байх ийм одоо хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрүүд байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бол нөгөө эргээ харах юм бол бас л нөгөө одоо бус санхүүгийн бусад байгууллагуудтай адилхан ойлгож болно. За жишээ нь одоо банкны одоо зээл гэдэг ингээ харах юм бол бид нар банкнаас авч болж байна, банк ус санхүүгийн байгууллагаас авч болж байна тийм үү. Гэтэл төв банкны хяналт нь өөрөө банк хөрөнгө системд нөлөөлдөг учраас нэлээд ийм одоо хяналттай байдаг. Дээрээс нөгөө банк их усүрээ олон нийтээс татдаг тийм. Тэгэхээр эргээд банк өөрөө маш сайн явах ихлээр эрсдлээ удирдах хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө банкуй санхүүгийн байгууллага бол цөөн тооны одоо чинэлэг хүмүүс ч юм уу тийм одоо бизнес эрхлэгч байгаа хүмүүс банкуй санхүүгийн байгууллага өөрийнхөө өрөнгөөр байгуулад тэгээ өөрийнхөө мөнгийг бусдад зээлж идэг. Тийм учраас одоо хэрвээ банкуй санхүүгийн байгууллага дампуурлаа гэж бодоход тэнд бол нөгөө хөрөнгө оруулагч өөрөө илүү хохирно. Гэтэл эргээд нөгөө банк дампуурах юм бол тэнд одоо хадгаламжаа байршуулж байгаа харилцан байгаа бүх хүн хохирдог учраас яг энэтэй адилхан бол нөгөө бас сангаа бид нар дотор нь одоо нээлттэй ийм сануу эсвэл ийм хаалттай сануу гэдгээ ойлгож бас нөгөө дотор нь эрсдлээ харж болдгоо гэж ойлгож байна. За энэ үрээндээ бол яг хөө мэдээж одоо нөгөө нэг тодорхой хэмжээний эрсдэлтэй урт хугацаанд
одоо эртлээ одоо хүлээгээд тэгээд өндөр өгөөж олохыг зорж байгаа ч хүмүүс байна. За нөгөө талдаа доктортой орлого олох юм зорилготой ч хүмүүс байдгаа гэж ойлгож байна. За тэгвэл тухайн хөрөнгө оруулалтын менежментийн одоо компани маань хэдэн ч сан байгуулж болдог. За мэдээж нөгөө тухайн сангийн байгууллагад удирдах явхад нөгөө хүний нөөц ямар байх вэ те програм хангамж ямар байх вэ гэд нөөц бололцоонд тулгуурлана. За тэгэхээр эргээд бол яг ихлээр хөрөнгө оруулалтын сан маань эргээд олон нийт болон одоо энэ мэрэгжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтаа татдгаа гэж ойлгож байна. Сангийн бүтцээс хамаарат. За тэгвэл хөрөнгө оруулалтын сан одоо хувь хүнтэй харьцуулахад юугаараа давуу талтай байна вэ гэхээр нэгдүгээр төрийн зохицуулалт байна, төрийн хяналт байна. За хоёрдугаарт яг ихлээр заавал бодлого тодорхойлно. За миний хувьд одоо сан дээр бол яг ихлээр сангаа удирдах гүйцэтгэх захирлын болохоор сангийн менежер гэж олон улсад нэрлэдэг. За сангийн менежер нь бол яг ихлээр эргээд нөгөө байгуулсан сангийнхаа бодлого дээр тухайн одоо бодлогыг бол яг ихлээр одоо хөрөнгө оруулагчдаас тодорхойлох уу, сангийн одоо хөрөнгө оруулалтын менежментийн компаниас ингээд тодорхойлоод батлаад ингээд явж байгаа зүйл дээр тэр хүрээнд л захирагдаж хөрөнгө оруулалт удирддаг. Тэрүүгээр нэг онцлогтой. Тэгэхээр би бол яг ихлээр ямар нэгэн бодлогоос одоо гажуудсан хазаасан ч юм уу те ийм шийдвэрийг бас шууд гаргаад иж болдоггүй. За эргээд тэгэхээр яг ихлээр ер нь эндээс юу гэж ойлгож болох вэ гэхээр хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг гэж зүйл одоо сан дээр байдаг. Тэрийг бол заавал харах хэрэгтэй. Тэр өөрөө эргээд яаж байгаа гэхээр хөрөнгө оруулагчийг ямар төвшний эрсдэл хүлээхийн ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх гээд байгаа гэдэг зүйлүүдийг маш сайн тодорхойлж идэг. За эргээд мэдээж нэг мэрэгжлийн байгууллага байхаар давуу тал нь хаана гарч ирдэг вэ гэхээр дараах байгууллагуудтай хамтарч ажилладаг. За тэгвэл эндээс хамгийн чухал зүйлүүд гэдэг юм бол за мэдээж нөгөө бидний сайн мэддэг бид нар хөрөнгө оруулалт хийхэд бол брокер дилерийн компаниудтай харьцдаг тийм хуваараа хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн. За тэгвэл хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд одоо их хөрөнгийг хуримтлуулад ингээд удирж байгаа гэдгийнхаа хүрээнд давуу тал нь юу гэдэг вэ гэхээр брокер дилерийн компаниудтай харьцангуй юм бага шимтгэлтэй арилжаанд оролцох. Иймэрхүү давуу талууд бас үүсдэг. За нөгөө талдаа хөрөнгө оруулалтын одоо энэ орчинд байгаа нэг чухал институт нь бол Кастодион банк гэж байдаг. За чиний хувьд Кастодион банкыг сонсч байсан. Ер сонсч байсан. Гэхдээ яг одоо юу гэдэг үйл ажиллагааны чиглэл гэх юм уу те. Тэр талаас нь бол яг нарийн сайн тодорхойлт ойлголт бол бас байхгүй. За тэгвэл Кастодион банк гэдэг нь хөрөнгө оруулагчийг хамгаалж идэг маш чухал ийм байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллага яадаг вэ гэхээр за өнөөдөр бол Монголд ерөөсө 3 Кастодион байдаг. 3 системийн ийм том одоо банк Кастодион одоо байгууллагад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ бол энэ банкаасаа тусдаа юм одоо байгууллага хэдий одоо банкын нэршлэлийг ижилгэж ч гэсэн банкнаас энэ тусдаа байгууллага байдаг. За энэ байгууллагын хувьд гэх юм бол бас л нөгөө тусгай зөвшөөрлөө аваад тухайн хөрөнгө оруулалтын санд орж байгаа хөрөнгийг өөрийнхөө дансан дээр ерөөдөө байршуулдаг. Тэгэхээр үндсэндээ юу гэж ойлгож болох вэ гэхээр хэдий одоо сан байгуулагдаад өнөөдөр одоо TDB тогтмол орлоготойч гэдэг юм уу ингээд одоо хувьцаанд чиглэсэн ч юм уу иймэрхүү сангууд байлаа гэж бодоход энэ сангууд өөрөө дансан нь өөрөө Кастодион банкн дээр байршдаг. За тэгээд Кастодион банк өөрөө бидний зарлагын гүйлгээг бидний өмнөөс хийдэг. Тэгэхээр үндсэндээ бол яг гэхээр би өнөөдөр захиалга одоо ингээд бичнэ. За тэнгуут нөгөө данс нь яг гэхээр надад ямар нэгэн гүйлгэх ямар ч ирэх байдаггүй. Тэгэхээр одоо би одоо ийм хэмжээтэй дүнтэй богонд тодтолдож авъя гэд эсвэл хувьцаа авъя гэд ингээд захиалга өгөнгүүт тэрийг нь Кастодион цааш нь бидний өмнөөс гүйлгээдэг. Тэгэхээр эргээд яг гэхээр энд юу хянаад байгаа вэ гэхээр нөгөө бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт хийж байгаа юм ихгүй юм тий. Жишээ нь зарим хөрөнгө оруулалтын сангууд хаалттай хөрөнгө оруулалтыг хоригдсан байдаг. Гэтэл нөгөө хөрөнгө оруулалтыг хийж юм хийхгүй байна. Эсвэл хэмжээнээс хийгээд байна уу, бага хийгээд байна уу тий. Энэ зүйлүүд дээр нь ерөөхдөө Кастодион банк маш сайн хамгаалж идэг гэж ойлгож байна. За тэгвэл хөрөнгө оруулалтын мэрэгжлийн одоо компанийг сонгох ерөөсөө чухал хэдэн шалтгаан байдаг. За эхнийх нь бол мэрэгжлийн хөрөнгө оруулалтын удирдлага буюу ерөөхдөө нөгөө одоо санхүүгийн зохицуулах орноос тохиромжтой одоо юм хөрөнгө оруулалт хийх ур чадвартай, дуршлагатай ийм хүмүүсээр заавал удирдуулах. За тэгээд нөгөө мэдээж сангийн одоо хөрөнгө оруулалтын менежментийн компани ардталт нь байгаа баг бүрэлдэхүүн ямар байна вэ гэдгийг маш чухал. За тэрийг харах хэрэгтэй. За дараагийнх нь бол ерөөхдөө нөгөө урт хугацаанд мэдээж өсөх, тэ хүний мөнгийг удирдах явах. Хөрөнгө оруулагч бол нэг удаа хөрөнгө оруулалт хийчих юм бол 5 жилийн хугацаанд мөнгөө яаж байгаа бол өсөж байгаа болов дараагийн хөрөнгө оруулалт хийж байгаа бол эдийн засаг харж байгаа болов одоо нөгөө хөрөнгө оруулагч компаниас судалж байгаа болов гэж санаа зовох ерөөсөө шаардлагагүй гэж ойлгож байна. За тэгэхээр ер нь бол яг ихлээр тэр хүний өмнөөс хөрөнгө оруулалт хийн. За дахиад нэг том давуу тал нь юу гэдэг вэ гэхээр татврын хэмнэлт үүсгэх одоо хоош одоо хизээ одоо мөнгө аав тэр үедээ татвар төлөх ийм давуу тал байдаг гэж болгож байна. За тэгвэл хоёулаа дараагийн хэсэг дээр. За тийм. Яг одоо бидний эртний хэсгийн
хугацаа бол дууссан байна. Тэгэхээр хоёрдугаар хэсгээр бас үргэлжлүүлээд хэлээд өгье юу тийм. Харин үзэгчдээ одоо та бүхэнд соёл урлагийн булангийн эхний хэсгийг хүрэх болсон. За тэрнээс өмнө та бүхэнд бас мэдээлэл хүрэхэд мөнгө санхүүгийн булангийн хэсэг маань яг саяны мэдээлэл үргэлжлүүлснийхаа дараа ямар мэдээлэл өгөх вэ? Энэ талаар тодорхой мэдээлэл өгч. За энэний дараа бол ерөнхийдөө одоо зах зээл эдийн засгаа судлах гэдэг бол одоо мэргэжлийн удирдлага маш чухал хэсэг. Тэгэхээр эдийн засагт нөлөөлж идэг нэг том зүйл бол төв банкны мөнгөний бодлого байдаг. Тэгэхээр тэр хүрээнд яг мөнгөний бодлого бидний амьдралд яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг ойлгох энгийн байдлаар ингэ тайлбарлахаар бэлтгэсэн байна. За тэгвэл хоёрдугаар хэсгээр холцтой. За Энэ хэсэг та бүхэнд мөнгө санхүүгийн булангийн хоёрдугаар хэсэг хүрэхэд бэлэн болсон. TDB Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн хамтран ажиллаж байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо харин энэ хэсэгтэр хоёлоо өмнөх мэдээлэл үргэлжлүүлнэ. За шууд мэдээлэлд ороо тийм. За тэгэхээр өмнөх мэдээлэлдээ чи бид хөрөнгө оруулалт. Тэгээ хөрөнгө оруулалтын мэргэжлийн санг яагаад сонгох ёстой те хүн одоо магадгүй өөрөө энэ хөрөнгөний зах зээлийг ойлгодог за тодорхой хэмжээний мэдлэгтэй ингээд байж болно. Гэтэ мэргэжлийн байгууллагт хөрөнгө удирдуулна гэдэг бол одоо яг хөрөнгө удирдна гэдэг маань өөрөө маш их цаг хугацаа шаарддаг, зарцуулдаг. Тэгэхээр яг ихээр тэр хүн тэр талаар мэдлэгтэй байлаач гэсэн тухайн зүйлийг ингээд байн хараад, ажиглаад тэгээд тэр өсөлт бууралтанд нь аваа зараад ингээд явах бол нэгдүгürt маш хүндрэлтэй байдаг. За тэгэхээр яг ихээр нэг том шалтгаан нь бол нөгөө мэргэжлийн удирдлага байдаг байна. За хоёрдугаарт бол хөрөнгө оруулалтын сан гэдэг бол өөрөө яг ихээр ихэнхдээ урт хугацаанд харж хөрөнгө оруулалтыг удирддаг. За одоо миний хувьд гэх юм бол альва хөрөнгө оруулалтыг ингээд харж байвал харилцагчаа харж байвал 5-аас 10 жилийн хугацаанд яах вэ? Энэ нөхцөл байдлыг өөрчлөлтүүл яах вэ гэдэг ийм байдлаар ерөөхдөө харжаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний харж байгаа өнцөг биш. Энэ бол хэвчлэн яг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын харж байгаа тэр өнцөг байдаг. За тэгэхээр Монголд бол хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийснээр бол яг хөллөөр татруу хойшлуулад ээж болдог нэг юм давуу тал байдаг. Тэр нь болохоор юу гэхээр та хөрөнгө оруулалт хийгээд 10 жилийн дараа авах юм бол 10 жилийн хугацаанд бол татвар төлөхгүй явжгаад 10 жилийн дараа өнөөдөр хэрвээ татрын одоо нөхцөл маань өөрчлөгдөөгүй бол нэг 5-аас 10% ингээд татвараа төлөлөө гэхэд яг хөө ихээр нөгөө тэр хугацаанд тэр нөгөө татвар төлөх байсан дүнгээс ингээд өсөд байх боломж байдаг. Урт хугацаанд байх тусмаа эргээд яг хөө ихээр тэр хэмнэлт нь бол мэдгэдэггүйц юм одоо нэмэгддэг ийм бас онцлогтой гэж харж байна. За дараагийн нэг зүйл их юм бол за мэдээж нөгөө хөрөнгө оруулалтын сан маань бол олон янзын ийм бүтээгдэхүүн санал болгодог. Ингэснээр бол яг хөө ихлээр тэр олон улсад хөрөнгө оруулалтыг, дотооддоо хөрөнгө оруулалтыг энэ одоо өргөн боломжийг бол олгодгоороо бас онцлогтой гэж харж байна. За хөрөнгө оруулалтын сангийн хувьд гэх юм бол түрүү хэлсэн засаглалын хувьд төрөөс зохицуулдаг байх нь байна. За кастодион гэж одоо бодлогын баримтчгийнхаа хүрээнд хөрөнгө оруулалт хийж гэнэ гэдгийг хяндаг газар байх нь байна. За сангийн хувьд хэдий ингээд одоо миний хувьд одоо удирдах байгаа сангийнхаа шийдвэрийг гаргаад өдөр тутмын одоо хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаад явж байгаа ч гэсэн яг бодлогын түвшиндээ бол яг ихлээр тэр хөрөнгө оруулалтын менежментийн компаниас тодорхойлсон. За эргээд нөгөө санхүүгийн зохицуулах орооноос зөвшөөрсөн тэр хүрээндээ бол яг ихлээр тэр танилцуулсан хүрээндээ хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа учраас энэ өөрөө хяналттай байдаг. За дээрэс нь бол юу гэж ойлгож болох вэ гэхлээр хөрөнгө оруулалтын менежментийн компани дээр ямар нэгэн цалингийн зардал гардаггүй, ямар нэгэн хөрөнгө худалдаж авах зардал гардаггүй. Тэгэхээр үндсэндээ бол одоо бид нар нөгөө үйл ажиллагаа явуулахын тулд бизнес чинь ингээл одоо мэдээж офис түрээслэн, цалин сандлаас ихсүүлээл те. Ширээ сандал одоо ингээд зарлууд гарна шүү дээ. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын менежментийн компанид гардаг. За тэнгуут одоо сангийн нөхцлөөс хамаарат за Монголд бол өнөөдөр за нэг ойролцоогоор нэг 2.5-аас ч юм уу нэг 5% янз бүрийн ингээд яг урт хугацаанд бол мэдээ зардал бол буурна. За тэнгуут яг ихлээр нэг 2-5% зардал гарч байгаа зүйлд бол яг ихлээр бид нэр яг гэрээний дагуул гарч байгаа арилжаа ихэд гардаг, аудит хийхэд гардаг тий кастодион төлдөг. За бидний өөрсдийн бас мэдээж тодорхой хэмжээний үйлчлэгээ үзүүлж байгаа тэр төлбөрүүд яг ихлээр тэр гэрээнд туссан дүнгээр л ерөөхдөө гардаг. Тэрнээс биш манайх үйл ажиллагаад хэллээ гэд яг ихээр одоо тэр зардлыг шууд сангаасаа татаад авчих юм нөхцлүүд байдаггүй. Тэгэхээр энэ эргээд яг ихээр хөрөнгө оруулагч хамгаалж идэг гэж ойлгож байна. За мэдээж нөгөө энэ зардал бол бас л хуваараа хөрөнгө оруулалт хийж байхад гардаг зардлуудын бас тодорхой хэсгүүдний дотор байдаг гэж ойлгож бас ойлгох хэрэгтэй. За дараагийн нэг зүйл гэх юм бол яг ихээр мэдээж нөгөө тухайн одоо манай сангийн хувьд гэх юм бол нөгөө мэдээллийг одоо онлайн хэлбэрээр одоо аппликейшнээр дамжуулаад тухайн өөрийнхөө хөрөнгийн хэмжээг харах тэгээ эргээд ямар хэмжээг өрсөж байгаа энэ бүх мэдээллийг ил тод ингээ хараад явах боломж байдгаа гэж бол ойлгож байна. За тэгэхээр ер нь бол яг уу одоо хөрөнгө оруулалтын сан одоо бусад зүйлүүдийг тодорхой хэмжээнд юугаар нь харьцуулж харуул тохиромжтой юм бэ гэдэг талаас нь дараах хүснэгтэн дээр
харъя. За эхнийх нь бол мэдээж нөгөө татврын хэмнэлт байх нь. За татврын хэмнэлт бол хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд л байдаг. Одоо түүний үйл ажиллагаа болж байгаа сангууд дээр байдаг гэж ойлгож болно. Бусад одоо банкнд хадгалуулах ч юм уу, за хувь хүн өөрөө арилж яах энэ болгон дээр бол хүн жил болгон ингээд татвараа төлөөд шуурлагаас ингээд татвараа төлөөд явдаг. За дараагийнх нь бол мэргэжлийн хөрөнгө удирдлага бол ерөөхдөө яг энэ хөрөнгө оруулалтын сан дээр л байдаг. За түрүүний ярьсан зүйл. За ер нь бол хөрөх чадрын хувьд гээд харах юм бол байгуулж байгаа сангаас их хамаарна. За одоо өнөөдөр Монголд байгаа одоо хамтын сан гэд сонсч ирсэн бах тий. Одоо ингээд мандалч гэдэг юм уу, арч гэдэг юм уу. За эдгээр сангуудын хувьд ингээд ямар төрлийн сангаас хамаарат мэдээж нөгөө хөрөх чадвар гэдэг маань хүн мөнгөө гаргаж авч чадах уугүй юу гэдэг л зүйлийг нөхцөлийг хэлдэг. За тэгэхээр энэ дээр бол хувь хүний хувьд бол харилцаа адилгүй ямар хөрөнгөд оруулснасаа хамаарат. За сангуудын хувьд гэх юм бол харьцангуй бас ер нь нэг өндөр түвшинд байдаг. Одоо хүн мөнгөө одоо хувьцааг аваад зараад ингээд явах нөхцөл маань. За эрсдлийн хувьд ерөөхдөө мэдээж банкны хадгаламжтай харьцуулахад арай жоохон өндөр. За өгөөжийн хувьд мэдээж тэрнээс илүү өндөр өгөөж олохыг зорддог ийм зүйл гэж ойлгож байна. За хувь хүн бас нөгөө арилжаа хийж байхад далд нэг зардал байдаг. Тэр нь өөрийнхөө зарцуулсан цаг хугацаа. Мэдээж тэр хөрөнгийг одоо байнга хянана те байнга одоо хөрөнгө оруулалтаа ингээд шийдвэрээ гаргаад явна. Тэгэхээр зарцуулсан цаг хугацаа бол энэ одоо мэргэжлийн хөрөнгө оруулалт эсвэл хадгаламжийн хийхтэй эдгээр зүйлүүдээр бол маш бага байдаг гэдгээр бас онцлогтой. За тэгвэл нөгөө эрсдэл өгөөж гэж яг эргээд юуг харж ойлгож болох вэ гэдэг дээр би нэг энгийн жишээ бэлдсэн байна. За тэгэхээр ер нь бол нөгөө мэдээж нөгөө өгөөжийн төвшин ямар төвшнөөс даваад ирэхээр эрсдэл ер нь удирдахад хэцүү болдгоо гэдгийг бол жоохон нэг юм ойлголттой болох хэрэгтэй. За өнөөдөр яг одоо хадгаламжинд ингээд урт хугацаанд за магадгүй 10 жилээр ингээд хийх юм бол өнгөрсөн хугацааны үр дүн ингээд харахаар нэг 12-оос 13% өгөөж яг урт хугацаатай хадгаламжинд байнга ингээд хийгээд явах юм бол ийм өгөөж өртөх боломж харагдаад байгаа. За хөрөнгө оруулалтын сангууд бол мэдээж энэс арай өндөр өгөөж өгөхийг зорж байгаа. За яг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарат янз бүр байгаа. За тэгээд яг хөрөнгө оруулалтын сан дээр зүгээр 20% төгрөг дээр ингээд өгөөж олно гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа гэдэг төсөөлөл авчи. За дараагийн нь бол эрсдлийг удирдаад явж байхад бол ер нь яг төгрөг дээр бол нэг 30 за түүнээс дээш өгөөж олно гэдэг бол маш хүндрэлтэй. Нэлээд өндөр эрсдэл гаргаж иж яах вэ гэхээр энэ одоо 30% өгөөжийг ингээд тогтмол олох боломж нь бүрднэ гэж ойлгож байна. За тэгэх юм бол яах вэ гэхээр үндсэндээ за нэг өнгөрсөн хугацааны ингээд үр дүнгээс харахаар 5 жилдээ бол нэг эдийн засгийн нэг хямрал болох тохиолдол бол ажиглагддаг. Гэтэ яг хуу заавал гэсэн үг биш л те. За ингээд энэ нөхцөл дээр яг хуу саяны нэг тооцооллыг зүгээр энэ дээр хийсэн байгаа. За эхнийх нь бол яг хуу ихлээр эхний 4 жил дээр яг энэ нөхцлүүдээр өссөн гэд үзэх юм бол за мэдээж 30% өндөр өсөлттэй байгаа зүйл маань яг хуу 2 дахин өсөөд 285 сая одоо 100 сая хөрөнгө оруулалт хийсэн байлаа гэж бодоход 285 сая болох нь. За хадгаламж бол одоо харьцангуй одоо эрсдэл багтаа учраас хадгаламжийг 5 дахь жил дээр адилхан 12% өссөн гэж үзээд за хөрөнгө оруулалтын сан бол яг 20% төвшөнд бол ингээд багцаар удирдаад одоо тэр 20% гэдэг маань бол яг жил болго 20% өгнө гэж юус ойлгож болохгүй. Энэ бол өснө, буурна, 20-с зөндөр өгөөж олно, 20-с багыгч олно. За ер нь бол удирдаад яг дунджаар 20% байх боломж нь хамаагүй өндөр байдаг гэсэн үг. Энэ одоо өгөөжийн төвшин маань ямар байгаас хамаарна. За ингээд 5 дахь жил дээр бас муу адил 20% өссөн гэд үзэх юм бол за 201 ойролцоогоо 48 сая болж байна. За гэтэл яг хөө ихээр нөгөө өндөр эрсдэлтэй зүйл маань эдийн засгийн хямрал болоход бол нэг 30-40% гэдэг бол наазах юм тохиолдох үзэгдэл байдаг. За нэг удаа 30%-аар унахад бол яг хөө ихээр нөгөө 285 сая маань 190 сая болох ийм эрсдэлтэй. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө өгөөжийг харж байгаа шийдвэр гаргах гэдэг. Гэтэл нөгөө өгөөж гэдэг зүйл маань яг тэр хэрээр ингээд одоо эдийн засгийн зүйлээс ингээд савлгаа маш өндөр үүдэг. За 20% дээр бол мэдээж нөгөө савлгаа буюу эрсдэл байгаа. Гэхдээ энэ маань өөрөө харьцангуй одоо хязгаар нь бага. Ингээд удирдахад арай юм боломжтой нөхцөлөд яа тэгэхээр ингээд багцаар удирддаг учраас тэр ер нь бол ингээд 30 юм уу за 35%-аас дээш хувь амлаж байгаа тохиолдолд энд бол ард нь маш өндөр эрсдэл байгаа гэдгийг бол нэг нөгөө хэлэхэд ингээд ойлгочих хэрэгтэй. Тэрийг бол одоо Монголд ингээд эрсдэлгүй удирдах өнөөдөр ямар ч нөхцөл ерөөхдөө бодит зах зээл дээр байдаггүй гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ одоо хязгаараас за ингээд хэрвээ 5 жилийн нөхцөлд ингээд ийм нөхцөл үүслэе гэж үзэх юм бол яг бодит өгөөж буюу 5 жилийн дараа 100 сая 199 сая болох 148 сая болох. Энэ нөхцөлөд харах юм бол эргээд нөгөө ганцхан удаагийн яг ижлэхэн дүнтэй алдагдал маань 15% өгөөжтэй болох ч гэж байна гэсэн. За энэс өндөр байвал бүр одоо том эрсдэл гарах юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө хүмүүс юу гэж боддог вэ гэхээр нэг юм байдаг. 4 удаа 30-аар өссөн юм чинь нэг л удаа 30% алдагдал хүлээх бол гайгүй гэж бодоод байдаг. Ер нь бол араад аачна гэж тийм. Гэтэл нөгөө ингээд эн чинь нөгөө нэг нэмэх 30-ыг нэг хасах 30-таа ингээд
зүгээр ингээд хаачж байгаа хэлбэр ерөөсөө биш. Алдагдал гэдэг өөрөө маш хүнд одоо хүчтэй нөлөөлдөг. Тэ эргээ ингээд харах юм бол 4 удаа хүн 30% өргөссөн баг шүү дээ. Ганцхан удаа 30% алдагдал хүлээхэд тэр хүний 5 жилийн өгөөж нь өөрөө жилийн 15% болчихж байгаа гэсэн. Тэр ийм нөлөөлөл байдаг гэдгийг эрсдэл гэдэг зүйлийг бол хүн ерөөхдөө сайн харах хэрэгтэй. За тэгэхээр дараагийн хэсэгт бол ерөөхдөө одоо бидний хамгийн одоо сайн хардаг нэг зүйл бол одоо мөнгөний бодлого. Тийм мөнгөний бодлого. За мөнгөний бодлого яаж нөлөөлдөг вэ? За чиний хувьд юу гэж ойлгохдаг вэ? Мөнгөний бодлого. За ерөөсөө бодлогын хүү гэдэг бол яг одоо Төв банкнаас мэдээж энэ бодлогын хүү тогтоож байгаа. Бодлогын хүү багасгах гэдэг бол нэг талаараа бас адрыг иргэдэд одоо зээл авахд бас хэрэгтэй байдаг болов гэж би хараад байдаг. Яг жишээн дээр бас яаж нөлөөлдгийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Мэдээж бодлогын хүү бага байх тусам одоо зээлийн хүү дагаж буурах гэх мэтчлийн иймэрхүү асуудал байдаг учраас магадгүй хувь хүн болон байгууллагууд зээл авахд бас тодорхой хэмжээнд эргээр нөлөөлөх юм боломж үүсдэг болов. Гэхдээ бодлогын хүү мэдээж савлгаатай байгаад байдаг ч та бас энэ үднээсээ хүний амьдрал яаж нөлөөлөхийг бол бас яг чамаас сонсмор санагдаад байна. За тэгвэл хоёулаа дараагийн хэсэг дээрээ одоо бодлогын хүү буюу Төв банкны хамгийн чухал энэ хэрэгсэл маань эргээд одоо эдийн засгт яаж нөлөөлдгийг за бидний одоо амьдралд яаж нөлөөлдөг вэ гэдгээр хөржлүүлээд ярилцъя. За тэгэхээр энэ хэсгээ ингээд дуусгая тийм 3 дугаар хэсгээр эргээд уулзцгаая. За үзэгчдээ хөтөлбөр үргэлж ирж байна. Одоо бид мөнх санхүүгийн булангийн 3 дахь хэсэг тийм ээ. 3 дахь хэсгээ үргэхээр цагаа бэлэн болсон байна. За энэ хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ? За энэ хэсэгт бол Төв банкны одоо мөнгөний бодлого тэр дундаа бодлогын хүү гэдэг зүйл маань бидний одоо эдийн засаг бидний амьдралыг яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар бочгоо мэдээлэл хүргэе. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө эдийн засгийн орчинд бол маш их яригддаг. Гэхдээ эргээд бид нар одоо дандаа хүү буруулаад байх нь одоо зөв юм уу те эсвэл ингээд хүү өсгөөд байх нь эдийн засаг дандаа сөрөг нөлөөтэй байдаг юм уу гэдэг талаар ерөөхдөө ярилцъя гэж төлөвлөсөн байна. За тэгэхээр бодлогын хүү одоо бол ер нь өсгөө буурах уу гэдэг шийдвэр маань бол юутай илүү уялдаж гардаг вэ гэхэлэр тухайн улсын төгрөгийн доктортой байдал ямар байх вэ гэдгээс их хамаардаг. Тэгэхээр тухайн улс маань төгрөгийн доктортой байх юм бол эргээд тэргүүрээ дамжаад хүмүүсийн худалдаа авах чадвар маань илүү доктортой байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бол ерөөхдөө гол хардаг зүйл нь гэх юм бол төгрөгийн доктортой байдал гэдэг зүйлийг бол хардаг. За мэдээж эдийн засгаа дэмжих бусад зорилтууд бол Төв банкнд бол байдаг. За тэгэхээр Төв банк гэдэг ойлголт маань бол 1660 онд бол бий болсон Шведэд анх. За дараа нь 1690 онд бол Лондонд бол илүү яг өнөөдрийн энэ хувилбараараа ингээд үүссэн байдаг. За тэгээд энэ хүрээнд бол яг хөө ихлээр одоо бид нар бодлогын хүү өслөө буурлаа гэдэг зүйл сонсдог шүү дээ. За тэгэхээр бодлогын хүү ер нь буурвал одоо чиний хувьд ер нь яаж амьдрал чинь нөлөөлнө гэж боддог вэ? Энийг чи ер нь эрэг дохио гэж харддаг уу? Энэ талаар ер нь ямар нэг ойлгох асуултаа би энэ талаар өстө бодож үзэж байгаагүй юм байна. Тийм үү. За тэгвэл хариулъя. За тэгэхээр ер нь бодлогын хүү буурна гэдэг маань бол эргээд яг хөө ихлээр хүмүүст ямар хүлээлт үүсгдэг вэ гэхлээр за бидний одоо энэ авж байгаа цалин ер нь яаж нөлөөлөх юм те зах зээл дээр байгаа энэ бидний одоо энэ хөрөнгө те одоо санхүүгийн хөрөнгө байна санхүүгийн бос хөрөнгүүд энэ эдгээр яаж өөрчлөгдөх юм бидний авж байгаа тэр зээлд яаж нөлөөлөх юм гэдэг энэ хүлээлтүүд л үүсч идэг. Тэгэхээр энэ өндөр хүчлтэй орнуудад яг хөө ихлээр энэ бодлогын хүүгийн өөрчлөлт гэдэг бол маш том эдийн засгийн одоо том дохио болж идэг. Энэ хаш хөдлөх үе гэдэг бол эргээд хүн болгоны амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг маш сайн ойлгож идэг. За тэгэхээр хүлээлт нь бол яг хөө ихлээр ер нь бодлогын хүү буурах юм бол эдийн засгийг дэмжих буюу зөөлөн бодлого гэж бид нар ярьдаг. Эдийн засаг өсгөх зорилготой хийгдэж байгаа үйлдэл гэж харж болно. За ингэхээр хүлээлт эргээд явах ихлээр юунд очиж нөлөөлөх вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө зах зээл дээр байгаа хүүнд очиж нөлөөлдөг. За тэр ерөнхийдөө одоо тод цэнхэр өнгөтэй 4 зүйл байна. За бидний валютын ханш, за банкны хүү, за хөрөнгийн үнцэн. За энэ бол нөгөө одоо бидний үйл хөдлөх хөрөнгө те санхүүгийн хөрөнгө гэдгээр зүйлүүдийг ярьж байгаа. За дээрээс нь зээлийн нөхцөлд яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь харъя. За тэгэхээр зөөлөн бодлого явахаар зээлийн нөхцөлд яаж нөлөөлдөг вэ гэдэг дээр харъя. За тэгэхээр банкны хүүл яг ихлээр нөгөө хүү буурж байгаа учраас бодлогын хүүл хүүгийн л нэг хэсэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөхдөө богино хугацаатай хүүд нөлөөлдөг. Дагаад бусд хүү ингээд өсөж буураад явдаг гэж ойлгож болно. Тэгэхээр банкны хүү дагаад бол буурдаг. За тэгэхээр банкны хүү буурж ийн гэдэг маань хоёр талтай. За нөгөө хадгаламжинд байршуулж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол энэ өөрөө ерөөхдөө нөгөө авж байгаа өгөөж нь буурна гэсэн үг. Гэтэл нөгөө зээл авж байгаа банкнаас хэрэглээний зээл, за бизнесийн байгууллагууд бизнесийн зээл авж байгаа энэ хүмүүсийн хувьд гэх юм бол зардал нь буурж байгаа учраас авах сонирхол нь нэмэгдэнэ. Тэгэхээр нэрний эргээд явах гэхэлэр нөгөө зээлийн нөхцөл буюу эргээд нөгөө бодлогын хүү буурж байгаа дагаад илүү их зах зээл дээр зээл гаргах, илүү их хүн зээл авах сонирхолтой байгаа учраас илүү их
зээл гарах ийм нөхцлүүд нь бас дахиад бүрддэг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо илүү уялдаад бид нар юу хүү буурах юм бол зээл авах нөхцөл маань сайжрах нь байна. Зээлийн гарч байгаа зардал маань буурах нь байна гэж ойлгож болно. За эргээд яг хөө ихлээр хөрөнгөд яаж нөлөөлдөг вэ гэхлээр за хөрөнгөд бол яг хөө би нөгөө одоо хөрөнгөд нөлөөлж байгаа юмыг арай энгийнээр тайлбарлахгүй хүн ойлгох жоох хэцүү. Гэтэ хөрөнгөд бол яг хөө ихлээр өнөөдрийн тэр үнц нь өсдөг. Ерөөдөө энгийнээр ойлгох юм бол үнц нь илүү ингээд өсөөд тэр тухайн хөрөнгө маань яг хөө ихлээр тэр хөрөнгийг ашигласаас бид нар нэг ирээдүйд орлого олох гээд байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийн үнц нь ерөөхдөө өсдөг гэж. Тэгэхээр хөрөнгийн үнц нь өсдгөө гэж ойлгож болно. За харин эсвэргээрээ валютын ханшд бол яг хөө ихлээр сулрах юм бол валютын ханш зөргөөр нөлөөлдөг. Ерөөдөө ханш сулрах хандлага. Тэгэхээр энэ бол яг хөө ихлээр эдийн засгаа бол одоо баруун талд байгаа гурван зүйл маань ингээд өсөхт нь дэмжих нь байна. Зүүн талд байгаа гэсэн үг тийм. Валютын ханш маань эсвэргээр яг хөө суларснараа бидний нөгөө импортоор авч байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд яг хөө ихлээр бидний худалдаж авах үн маань одоо өснө. Тэгэхээр нөгөө одоо төгрөгийн худалдаа авах чадвар маань буурах ийм сөрөг нөлөөлөл байж болно гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ зүйл маань нөгөө яаж тухайн нөхцөл байдал маань яаж одоо нөлөөлж байгаа гэдгээс хамаарат энэ өөр эдийн засгийг тэлж магадгүй эргээд бас жоохон тодорхой хэмжээнд буулгах энэ зүйлүүд нь явдаг гэж болох хэрэгтэй. Тэгэхээр эндээс бол яг хөө ихээр бидний нөгөө ер нь одоо энэ хөтөлбөрийн зах зээл за зээл энэ орчин дээр бол хөтөлбөрийн зах зээл дээр хүмүүс ерөөдөө эдийн засаг сэргээд эхлэхээр яадаг вэ гэхэлэр нөгөө худалдаа авах чадвар нэмэгдээд, эрэлт нэмэгдээд бидний нөгөө инфляц маань яг ихээр өсдөг. За инфляц өсөх юм хүлээлттэй болчоор хүмүүс яадаг вэ гэхэлэр нөгөө цалингаа өсгөх ийм шаардлага тавьж эхэлдэг. Тэгэхээр нөгөө цалингаа өсгөхөд ингээд цалин өсөд эхлэх юм бол эргээд энэ яг ихээр нөгөө дотоодын одоо бүтээгдэхүүн үнд яг ихээр өсөхт нь нөлөөлнө. Одоо цалингийн зардал өсгөх чинь одоо бидний нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бас нэг чухал хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ өсдөг байна. Тэгэхээр ер нь бол ингээ бодлогын хүү одоо буурна гэдэг маань зах зээл дээр байгаа хүүг бууруулад эргээд эдийн засагт бол тэр сэргэх боломжийг нь өгөөд тэгээд яг хөө ихлээр инфляц ерөөхдөө урт хугацаанд дунд хугацаанд өсөд за ингээд үн бол яг хөө ихлээр ерөөхдөө дунд урт хугацаанд өсөх ийм хандлагатай. Тэгэхээр эдийн засгийг дэмжиж байгаа гэж болгож байна. За энэ бол төв банкны өөрийнх нь хянж чадж байгаа хэсгүүд. За гэтэл төв банкны хянж чадахгүй гадны хүчин зүйлүүд бас нөлөөлдөг. Ингэснээр бол ер нь бол юу гэж ойлгож болох вэ гэхлээр хэдийн ингээд төв банк зөвлөн бодлого явж байгаа ч гэсэн бусад одоо гадаад тэр томоохон хүчин зүйлүүд одоо дэлхийн эдийн засагт болж байгаа үйл явдлууд те эсрэгээр нөлөөлөх юм бол хэдийн мөнгөний бодлого одоо зөөлрж байгаа ч гэсэн зах зээл дээр тухайн одоо эдийн засаг өсөхгүй байх юм нөлөөллүүд бас үүсч болно гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө одоо сүүлийн 10 жилийн Америк, Монгол, за Хятадын хувьд ер нь бодлогын ямар одоо бодлогууд баримталж исэн бэ гэдгийг одоо харъя. За Америкийн хувьд гэх юм бол сүүлийн 10 жилийн хугацаанд 2 удаа хатуу бодлого буюу тэр хүү цаадлын зурган дээр 2 удаа өссөн байна шүү дээ. Ер нь бол бараг 0 төвшөнд бол хүрж исэн ийм үе байгаа. За тэгээд одоо ковидын үе их шиг байна. Тийм. Одоо 5-аас дээш 5.5% хүрж исэн. За Монголын хувьд ингээ харах юм бол бас ер нь ижил төстэй зүйл харагдана. За ковидын дараа бас бодлого бол чангарсан юм байна. За ер нь дэлхийн улс орнуудыг харах юм бол Европын орн эдрийг харах юм бол ер нь Америкийн тогтолцоог Америк ер нь юу хийх гэж гэдгийг дагаж харж хөдөлж идэг. За Хятадын хувьд харин яг эсрэгээрээ Хятад бол ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хугацаанд доктортой зөөлөн бодлогыг ингээд хэрэгжүүлээд явж байгаа улс харагдаж байна. За тэгвэл энэ эргээд инфляцид яаж нөлөөлдөг вэ? Тэгэхээр инфляц өөрөө яг ихлээр гол бас нөгөө бодлогын хүүг яах вэ гэдэг инфляц гэдэг нь маань бидний хувьд нөгөө төгрөгийн судалдаа авах чадварыг илэрхийлж байгаа гол зүйл маань шүү дээ. Тэгэхээр төгрөгийг доктортой байлгахын тулд инфляц өсөд байх юм бол улс орнууд хөвчлэн яадаг вэ гэхэлэр бодлогын хатуу бодлого явуулдаг. Ерөнхийдөө тэр инфляцийг одоо буулгаад бидний нөгөө цалин өөрөө одоо тэгж хурдан өөрчлөгдөж чаддаггүй. Тэгэхээр цалингийн тэр худалдаа авах чадварыг хадгалахын тулд дандаа одоо хүү бууруулаад эдийн засгаа дэмжиж байх нь бол бас болдгоо гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол ингээд эдийн засгийг доктортой байлгахын тулд бид нар яах вэ гэхээр бодлогын энэ хатуу бодлогыг явуулаад хүү өсгөөд ерөөд эдийн засгийг жоохон хөргөж өгч ийн гэж ойлгож байна. За одоо тэгвэл ер нь бол одоо нөгөө гадаад цахирч чадахгүй нөлөөллүүд хүчин зүйлүүд юу байдаг вэ гэдэг дээр жишээ авах юм бол өнөөдөр хамгийн тод жишээ бол Strait of Hormuz гэдэг Хормузын хоолойн дээр гээд сонссон баг тий. Тэгэхээр тэр хоолойн дээр одоо өнөөдөр яах вэ гэхээр тэр хоолой ингээд гацснаасаа болоод газрын тос, за газ, за хелиум гэдэг бол одоо бидний одоо энэ семикондуктор гэдэг одоо бүх технологид ордог зүйлүүд ордог. За эдгээр ингээд дэлхийн улс орнуудын гол одоо энэ хэрэгцээ болоод байгаа зүйлүүд тасалдаж байна. Тэгэхээр энэ бол эргээд яг гэхэлэр нөгөө төв банкны бас захирч чадахгүй зүйлүүд гэж харж байна. Газрын тосноос жишээ нь ийм хэмжээний бүтээгдэхүүн гардаг. Зөвхөн энэ одоо бид нар
одоо газ түлш гэж юусоо ойлгож болохгүй. Энэ талд яг гэхээр бидний хэрэгэлдэг бараг бүх төрлийн одоо технологийн одоо шийдлүүд бол газрын төснөөс гардаг. За бүр одоо энэ хүмүүсийн бас төдийлөн бас нэг дурдж ярихгүй байгаа нэг зүйл гэх юм бол бордоо бас газрын төснөөс их нь гардаг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн бордооны 30% нь одоо энэ хоолоон дээр гацчихсан байж байгаа. Гэтэл өнөөдөр яг одоо нөгөө улирлаараа бол яг нөгөө газар тариалангийн идэвхтэй улирч шүү дээ. Тэгэхээр хүнсэнд нөлөөлнө гэд ингээд харж болох нь. Тэгэхээр ер нь бол бид нар ингээд эргээ харах юм бол бодлогын түвшин маань эргээд явах гэхээр эдийн засгт нөлөөлдөг байна. Тэгээд бид нар энийг бол сайн хараад ер нь одоо амьдралдаа ямар шийдвэр гаргах уу гэдгээ амьдралдаа ашиглах юм бол олон улсад бол энэ зүйл маань эргээд нөгөө хүмүүсийн худалдаа авах шийдвэр эргээд одоо яах вэ гэдэг энэ бүх шийдвэр нөлөөлж идэг гэсэн. Тэгэхээр энийг тодорхой хэмжээнд ойлгоод одоо өнөөдөр би хөрөнгө худалдаж авах хэрэгтэй юм уу те? Эсвэл би яах хэрэгтэй гэдэг энэ зүйлүүдийг бол ерөөхдөө шийдвэр гаргахад ашиглаж байвал их хэрэгтэй байдаг. Тийм байна. Ерөнхийдөө эдийн засаг хаашаа яаж нээж гэсэн мэдээлэлүүдээ харж яах нь хамгийн оновчтой гэсэн санааг цаваа хийж байгаа юм байна. Харж одоо хөрөнгө оруулалтын тэр урт хугацааны шийдвэрээ одоо гаргах нь зөв юм уу? Эсвэл жоохон хойшлуулах хэрэгтэй юм уу гэдэг те? Энэ зүйлүүдээ гаргаад явчих юм бол бид нэр илүү юм зөв шийдвэр гаргах бас боломжтой болдог гэж ойлгож болно. За цагаан хэсгийн цаг ингээд дуусч нэвтрүүлгийн төгсөлд иргэд болцъё. За. За үзэгчдээ бид та бүхэндээ мөнх санхүүгийн булангийн 3 дахь хэсгийг хүргэлээ.